Сайн байцгаана уу архим үзэгчдээ. Та бүгд Eyes Global телевизийн сувгийг харж байна. Өнөөдөр манай зочин гэхэд энэ эрхэм хүндэт дипломат, Моисийн ректор, төр нэмгийн зүтгэлтэн Сэрэн дашийн цомон юм. Та бүгд ахуй таньж байна. Тэгээд бидний өнөөдрийн яриа гэхэд болох авгуу их орны дэний явтын 80 жилийн үе зориулагдана. Сайн уу хаа? Сайн байна уу? За, явтын өдөр таны хувийн хадлага юу вэ? Юуны өмнө одоо IS телевизийг үзэж байгаа нийт үзэгчдийнхаа амрыг ирье. Тэгээд 80 жилийн ялтын 80 жилийн асуудлаар ярилцгаар өрсөнд бас та нөхдөд талархаж байгаагаа илэрхийлье. Би бол Оросд бас олон жил сурсан. За элчин сайдаар 4 жил ажилласан. Тэгээд эх орны дайны ялтын баярын үйл ажиллагаанд бол олон удаа оролцсон байгаа. За. Оюутан байхаас гадна Москвагийн дипломатын академид сурж байхдаа бас урилгаар улаан талбайд 2 юм уу 3 удаа өргөж оролцсон. Дараа нь элчин сайд байхдаа 4 удаа өргөж оролцсон. Батлан хамгаалахын сайд болоод 15 онд бас одоо урилгаар улаан талбайд баярын үйл ажиллагаанд оролцсон. Тэгэхэд манай Монгол цэргүүд бас улаан талбайд чагссан анхны тохиолдол байгаа. Энэ мэтлэнгээр одоо ялтын баярыг бол одоо сайн мэднэ. За энэ ялтын баярыг монголчууд ч гэсэн одоо сайхан тэмдэглэдэг, хүндэтгэлтэй ханддаг ийм баярын нэг юм аа. Тэгээд та энэ олон улсад аюун гадаад ээлж сайд ясах хүмүүс шүү дээ. Тэгээд энэ олон улсуудаас алин улсны тандах хэвтэй вэ? Ер нь элчин сайд дипломат хүний хувьд бол олон улс оронтой харьцдаг, тийм ээ. Социализмын үед бол би Европын социалист орнуудыг гадаад яамд байхдаа бас хариуцдаг байсан. За дараа нь мөн бас Монгол Америкийн харилцаа дипломат харилцаа тогтоосны дараа бас Америкийг хариуцсан деск офицер хариуцсан одоо мэргэжилтнэр бас ажиллаж байсан. Их мэтлэнгээр элчин сайд бид нар бол олон улстай харилцдаг. Аль болохоор одоо харилцаж байгаа улс оронтойгоо одоо найрсаг харилцан ашигтай ийм одоо хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө ажилдгаа гэдгийг хэлэх байна. Ямар улстан илүү юм та талмаар байна? Тэгээ илүү одоо ер нь хамгийн удсан одоо зөвлөлт холбоот улс байна тий. Одоо бол Оросын холбооны улс байна. Тэгээ миний одоо амьдралын олон жил холбоотой учраас надад бол бас илүү дотн санагддаг. Тэгэхдээ та энэ юм олон ажлын сайдаар явсан хүмүүс нэг шаардтай юуны их хорлыг ишүүн бод явсан хүмүүс нэг шаардтай тийм. Тэгээд юм танай санамжид энэ ирээдүйн Монголыг яаж харж байна? За ер нь бол бас Монголын ирээдүйн талаар за байнга одоо боддог. Тэр нь болохоор одоо улс төр судлаач хүний хувьд тий би гадаад явдлын яамд ажиллаж байгаад 89 онд одоо энэ ардчлалын хөдөлгөөнд дөнгөж өрнж байхад 15 эрдэмтэн гээд энэ зах зээл ардчлалд яаж шилжих тухай тийм програм боловсруулсан. Тэгээд тэр эрдэмтдийн одоо дотор ажиллаж тэр дотроо бол гадаад эдийн засгийн харилцаа, гадаад харилцааны чиглэлээр Монгол улс одоо цаашдаа ямар бодлого баримтлах вэ, ямар үйл ажиллагаа явуулах вэ зэрэг энэ асуудал дээр илүү
анхаарч ажиллаж байсан. Тийм учраас ер нь бол яг Монголын одоо геополитикийн байршил бол их онцгой. Хоёр их гүрний дунд оршдог. Тэ Оросч бай, Хятадч бай хоёулаа бол дэлхийн одоо хамгийн хүчтэй 3-4 их гүрний одоо хоёр байгаа шүү дээ. Тэгэхэд ийм одоо одоо ийм байршилтай улс дэлхий дээр ер нь байхгүй. Тийм учраас монголчууд хүссэн хүсээгүй их гүрнүүттэй ажиллах шаардлагатай болдог. За нөгөө талаар түүхээсээ Монгол улс бол бас өөрөө их гүрэн байсан. За 800, 700, 800 жилийн өмнө энэ болгоноос ингээд үүдээд үзэхэд бол монголчууд их гүрнүүттэй зөв харьцаад одоо доктортой найрсаг харилцаа хөгжүүлж чадвал Монголын ирээдүй бол хамгийн одоо сайн сайхан байна гэж ингэж үзэж байгаа. Монголчууд бол аль нэг их гүрэнд хэтэрхий одоо найдаж хэтэрхий одоо нэг талыг баримтлах биш. Монгол улсын одоо гадаад бодлогын концепцээр бол энэ хоёр хөрштөгөө одоо тогт баланстай тэнцвэртэй харьцах явдал бол хамгийн чухал гэж үзэж байгаа. За энэ бодлогыг боловсруулахад ч гэсэн би бас дипломатын хувьд, улс төрчийн хувьд бас өөрийнхөө хувь нэмрийг тухайн үедээ оруулж ясан хүн гэж боддог. Тэгээд мэдээж бас одоо зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлаж болохгүй. Өнөөдрийн энэ дэлхий даяар бол нээлттэй ийм одоо инх тавьж гадаад бодлого явуулах ёстой. Энэ хүрээндээ бол бусад улс орнуудтай, олон улсын байгууллагуудтай ажилладаг. За энэ бодлогоо бол монголчууд 3 дахь хөршийн бодлого гэд томьёолсон байгаа. Энэ нь бол ганц нэг улсыг нэрлэж байгаа биш. Хоёр хөршөөс одоо бусад улс орнуудыг бол 3 дахь хөрш гэж ерөнхийд нь томьёолоод ийм бодлого явуулж байгаа. За зүгээр жишээ болгоод урьдахад Өмнөд Солонгос улс байна те. Өмнөд Солонгос улс бол 4 гүрний бодлого гэж явуулдаг. Тэр нь болохоор өөрийн ойр орчин байгаа 4 гүрнээ Япон, Хятад, Орос, Америк энэ дөрвтэй харьцах харьцаагаа тусгайлан нэрлээд 4 гүрний бодлого гэд нэрлэдэг те. Гэх мэтлэнгээр ингээд альч улс орн өөрийнхөө бодлогыг бас нэг томьёоллоор нэг нэр өгөөд ингээд явдаг л да. Тэгээ 3 дахь хөршөөс гадна бол би жишээ нь хувьд одоо Төв Азийн орнууд Монголын их гүрэн байхад Монголын их гүрний хүрээнд хамрагдаж байсан. Тэгээд одоо тэнд Монгол удмын хүмүүсч байгаа. Тэд нар ч Монголтой харьцах ийм сонирхолтой байгаа үед бол жишээ нь тэр хүрээний орнуудыг бас нэг өөр нэрээр тий одоо нэрлээд бас нэг тусад нь зөөлөн хүчний бодлого явуулж болох юм гэж үздэг. Тэ. Энэ мэтлэнгээр тэгэд ер нь гадаад харилцаа альч талаасаа бодсон бол Монголын ирээдүй бол одоо би бол сайн сайхнаар төсөөлдөг. Мэдээж өөрснөө идэвхтэй ажиллах хэрэгтэй. Өөрсдөө идэвхтэй ажиллахгүй байхад Орос ч юм уу, Хятад ч юм уу, Америк ч юм уу нэг улс ирээд Монголыг хөгжүүлээд өгнө гэж байхгүй. Тэгээ. Та энэ ардчилсан хувьсгалыг дэмжүүлсэн хүн байна шүү дээ тий. Тэгээд ямар шулдагаанаар тийсэн хүн байна та? Ямар шулдагаанаар? Тий. За би бол өөрөө эрхүүд төгссөн захиргааны инженер. За хүн байгаа. Тэгээд 80-ад оны эхнээс улс төрд орсон гэж хэлж болно. Тэр нь юу гэхтэрээс би эхлээд хөнгөн хүнсний үйлдвэрийн яамд мэргэжилтнээр ажилласан. Дараа нь Эвлийн Төв хороонд Монголын хувьсгал залуучуудын Эвлийн Төв хороо гэж байхад Төдөв даргын удирдлагын дор тэнд ажилласан. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамд байхад бас алдартай Паунгийн Дамдин гэдэг сайдын удирдлагын дор ажилласан. Тэгээд тэр үеэс бол ер нь одоо нөгөө инженерийн ажиллаа болоод улс төрийн ажил юм уу захиргааны удирдах ажил руу шилжсэн гэж хэлж болно. Тэгээд бас одоо нөгөө зөвл Толгобат улс задрахаас өмнө
нөгөө өөрчлөл шинжилэлгээд процесс явдаг байсан. Тэгэхэд би яг Москвагийн дипломатын академид сурж байсан. Тэгээд тэр утгаараа бол тэр процессыг бас ингээд мэднэ. Уншиж сонирхдаг байсан. Тэгээд нөгөө одоо энэ коммунист тогтолцоо гэх юм уу тэр үед зөвлөлтийн явуулж байсан социалист системийг шинжлэх шаардлагатай юм байна гэдэг тийм нөгөө ойлгоцыг одоо тэр орчноос авсан. Тэгээд тэрийг Монголын нөхцөлд яаж хийх вэ гэдэг талаар би тэр үеийн үнэн сонин мэтийн одоо төвийн хэвлэлүүдэд бас өөрөө өгүүлэг бичдэг тийм залуу хүн байсан. Тэгээд намайг тэр ахмадууд бас тэр настай яваа тэр үед 30 гарсан. 30-тэй ясан юм. Тий. Одоо 89 гэдэг чинь би чинь 53 оны хүн л дээ. Тэгээд 50 83 89-гээр чинь 36 35 6-тай ч юм уу тий. Тийм залуу. Тэгээд тэр үедээ бол би өөрийгөө залуу гэж боддгоо байсан. Одоо бодоход их залуу байсан байна. Тэгээд тэр үнд бас өөрийгөө голохгүй тэгээд бусад залуучуудтайгаа нийлээд бас одоо улс орноо шинчлэе. Одоо нээлттэй тийм бодлого явуулъя гэдэг. Тэр үед бол жишээ нь зөвхөн социалист орнуудтай эдийн засгийн талаар харьцдаг байсан. Тэгээд миний өөрийнхөө мэргэжлийн дагуу бол энийг зөвхөн социалист орнуудтай биш дэлхийн бүхэл одоо улс орн ялангуяа энэ өөрийнхөө бүс нутагт ойрхон байгаа Солонгос одоо Япон энтертэй харьцах хэрэгтэй. Тэр үед бас Хятадтай сайн харьцдаггүй байсан. Хятадтай сайн харьцах хэрэгтэй энтер гэл бичдэг тийм хүн байсан. Тэгээд бидний тэр 15 эрдэмтэн бол одоогийн ингээ хэрэгжээд байгаа ардчлал зах зээл хоёрт зэрэг бөгөөд хурдан төргөн шилжих ёстой гэж тийм үндсэн концепц боловсруулсан. Тэгээд тэр нь бол үндсэндээ одоо хэрэгжээд явж байгаа. Энэ таны энэ цагаан санаа тэ хүслүүд нэ биелсэн юм уу? Юу гэж санана? Ерөнхий санаа нь уу? Тий. Тэ одоо нөгөө зах зээл рүү шилжээд явж байна. За. Тэ. За тэнд бол сайжруулах юм зөндөө байгаа. Гэхдээ ерөнхийдөө ямар ч байсан төвлөрсөн төлөвлөгөөнөөсөө татгалзаад ингээд зах зээл рүү явж байна. За нөгөөх нь бол ардчлал руу шилжих ёстой. Ард түмнийг удирдлагад оруулах ёстой гэсэн үг шүү дээ. Ардчилж байна те. Хуучин бол нөгөө ганц нам л бүх юмыг шийддэг. Энээсээ татгалзъя гэсэн тийм гол концепт байсан. За мэдээж ардчлалыг ашиглаад одоо буруу зүрх юм хийсэн санаатай болон одоо санамсаргүй хийсэн өнөөдөр шүмжилж болохоор зүйл олон байна. Гэхдээ ерөнхий чиглэл нь бол одоо ардчлал зах зээл рүү явж байгаа. Тэр бол үр дүнтэй байгаа гэж хэлэх байна. Өнөөдрийн Монгол улсад нэг засмаар юм байна уу? Нөгөө зөндөө байна. За юм бэ? Тэрийг бол бас баг одоо тоочж баршгүй гэж хэлж болно. Тэгвэл ер нь зүгээр нөгөө 30 одоо 5 жилийн өмнө юм уу тэгэхэд бол Монголын эдийн засаг ер нь Монгол орн бол өнөөдрийнхтэй харьцуулахад бол их дорой байсан. За. Тэ. Тэрүүнтэй харьцуулахад бол өнөөдөр маш их амжилт ахиц дэвшил гарсан. Тэгтэл бас энээс илүү байж болох байсан үгүй бас болох байсан. Тэгэхээр тэн дээр бол удирдлага менежмент тэгэл олон хөв хүмүүсийн үйл ажиллагаа олон зүйл нөлөөлсөн өнөөдөр бол зөндөө шүүмжилж болно. Гэхдээ миний ойлгоцоор бол шүүмжлэх нь гол биш. Өнөөдөр ч гэсэн одоо хурдан түргэн ажлаа амжуулаад хийх ёстой. За эдийн засгийн хувьд гэхэд зөвхөн түүхий экспортлоход голдсон тийм эдийн засаг ба штэ. Энийг одоо 10 жилийн өмнө 20 жилийн өмнөөс одоо энэ түүхийгээр нь боловсруулж байгаа зүйлүүдэн одоо 2-3 шат ахиулаад бэлэн бүтээгдэхүүн болгох одоо ийм үйлдвэрлэлийн шатууд ахиулсан бол одоо өнөөдрийн одоо ашиг орлого нэг хүнд ноогдох одоо дотоодын нийт бүтээгдэхүүн бол их өндөр байж болохоор байгаа. За би 87 онд нөгөө одоо докторийн зэрэг хамгаалахдаа
бас энэ тухай бичижсэн тий. Энэ нь болохоор Монголын одоо Монгол улсын гадаад эдийн засгийн харилцааг одоо үр дүнтэй болгох. Тэгээд тэр нь болохоор гол санаа нь бол зөвхөн социалист орнуудтай харьцаад үр дүн муутай байна. Тийм нээлттэй ингээд бүс нутагтаа илүү идэвхтэй ажилдаг болёо гэсэн тийм санаа. Тэгэл тэр дотор бол одоо энэ түүхий дээр нь гаргах биш одоо боловсруулах ёстой гэл. Тэгтэл тэр нь одоо ингээд 40 жилийн дараа одоо бас л яригадаад тэгтээ бас хэрэгжиж чадаагүй л явж байна те. Энэ бол маш их удаашралтай явж байгаа. Энэ зүйлийг хэлж болохоор байна. За ардчлалын тухайд бол яг олон намын систем ажиллаад ингээд ардчлалын юмнууд хэрэгжиж байгаа боловч заримдаа шүүмжлэл мэрэм зөндөө байгаа. За бас зүгээр бүр онцлоод нэг хэлэхэд одоо энэ жил сонгуул явуулаад тэгээд ингээд 3 нам нийлээд засаг барьж байгааг бол би дэвшилтэй үзэгдэл зөв гэж бодож байгаа. Тий. Ягаад гэвээрээс бид нар бол Америк шиг 300 сая хүнтэй биш. Япон шиг 130 сая хүнтэй биш тий. 3 сая гаруй хүнтэй учраас олон нам хүчтэй чадaltaй олон намыг бид нар тижээж чадахгүй. Тийм учраас байгаа намууд нь яг олон ургалж үзлийн үүднээ сонгуульдаа тусдаа ордог. Сонгуульд ороод өснийхаа дараа өөрсдийнхөө авсан саналаар нэг удаа арчилсан нам давмгайлвал арчилсан нам нь удирдаад нөгөөд 2-3-ыг оруулж болно. Энэ удаа Монгол ардын нам одоо олонх нь болсон учраас ардын нам нь удирдаад ерөнхий сайдаа тавиад тэгтээ бусад намынхаа одоо чадвартай боловсон хүчнийг ингээ оруулаад ингээ явах нь бол зөв. Энийг бол би бол улс төрчийн хувьд бүр хуульчлаад хуулинд заагаад хийсэн ч болно. Дор хаяжл одоо 3 нам нийлж сонгуульд хамгийн олон санал авсан 3 нам нийлж засгийн газар байгуулж байх ёстой гэд хуульчилж болно. Энэ нь бол Монголын нөгөө цөөхөн боловсон хүчнийг үр дүнтэй ашиглах ийм ач холбогдолтой. Урд дахь түүхээ харахаар нэг нам нь байгуулдаг, нөгөөдөл нь саад хийдэг. Ийм явдал бол Монгол зохихгүй байгаа. Тэгээд таны боломжлоор энэ Монгол улсад хэдий нам байх ёстой юм. Өнөө болоход 17 нам байна тий. Тэг бүр 20 хэдж байгаа. 20 байна уу? Бүртгэлтэй. Тэгээ сонголт 17 нам хаваарсан байна тий. Тэгээд таны бодлоор 3-4 нам байх ёстой тий. Ер нь болдог бол 3-аас илүү хэрэггүй. Зүгтэй. Тий. Зүгээр бас энд ялдалмын хэлэхэд бол манай байгаа бүх намууд ардчилсан нам одоо энэ жилийн хүн нам цөмөрөө тийм социалист чиглэлтэй байгаа шүү дээ. Ардчилсан нам бол барууны төв үзэлтэй гэж байгаа боловч ардчилсан намын бүх явуулж байгаа үйл ажиллагаа социализмыг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол манай намууд бол их ойролцоо. Үзэл суртлын хувьд, үзэл бодлын хувьд бол нэрүүд нь өөр боловч тархин доторх тэр удирдагчдын толгойд байгаа ойлголт бол их ойролцоо. Тэгээд тэр нь бас Монголын онцлогтой холбоотой манайх шиг ийм цөөхөн хүнтэй хоёр их гүрний дунд байгаа ийм газар бол төвлөрсөн удирдлага тийм ард түмнээ дэмжсэн социалист чиглэлийн Европын социалист маягийн тэрнээс дээр үеийн бидний нөгөө коммунист маягийн биш тийм социалист чиглэлийн ийм үзэл бодол бол Монгол давмгайлах ийм хөрс суурьтай тэрийгээ бас ашиглах ёстой гэж би бол хувь хүний хувьд гэж боддог. Тэгээд тамны Ахмад хүн байна гэж шаардтай. Тэгээд энэ Монголын орчин Монголын төвхөд 5 ерөнхий улс байв тий. Тэгээд таны бодлоор хинийн хамгийн юу сайн ерөнхий улс байсан бэ? Тэрийг бол одоо ингээд шууд дурдж хэлэхэд маш хэцүү. Тэгээд тусдаа бүр судалгааны ажил хийх ёстой тий. Зүгээр яг тухай үед нь одоо би өөрөө бас улс төрд байж исэн тий. Цөмөрөөл чармаагаал хичээгээл ажиллаж исэн. Сүүлд ингээд харахаар бас л одоо шүүмжлэх тий. Дутуу хийсэн юм
бас байж л байгаа тий. За. Одоо Америк гэтэл 200 жилийн ардчлалын түүхтэй. Тэгээд шинэ Трамп гэдэг ерөнхийлөгч гарч ирэл нэг өөрийнхөө урдах хүмүүсийг шүмжилж штэ. Тийм ч буруу хийсэн, ийм буруу хийсэн, ийм буруу хийсэн. Тэгээд сонсоход болвол бас зарим нь одоо үнэхээр одоо зөв бодлого явуулаагүй юм шиг. За одоогийн Трампын явуулж байгаа бодлого зарим талаараа зөв юм шиг, бас зарим талаараа бол шүмжилж болохоор ингээ улс төрд болвол ингээд одоо абсолют дүгнэлт бол хэцүү. Тийм учраас би бол яг цөмийн мэджэн цөмөрөөл тухай үедээ л одоо хичээгээл чармаагаал ажиллаж исэн тий гэж хэлэх байна. За энэ Трамптай ярилцвал энэ шинэ Америкийн ерөнхийлөгч нь энэ Украинийн тогтоох шаналтай хүн шүү. Тэгээ ямар ч байсан одоо Украины дайныг богино хугацаанд зогсоё гэж ажиллаж байна. Тий. Тэгээд Оростойгоо ажиллаж байна. Бусад орнуудтай зөвлөлдөж байна тий. Тэгээд ойрын үед одоо зохимжтой тийм практикал гэх юм уу амьд тийм шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Тий. Тэрнээс цаг хугацааны хувьд арга хэлбэрийн хувьд бол одоо урьдчилж хэлэхэд хэцүү. Маш одоо олон асуудлыг хэлцэж одоо их гүрнүүд тохиролцох юм байна гэж би бол ойлгож байгаа. Тий. Бас нөлөө бүхий их гүрнүүд, олон их гүрнүүд оролцож шийдэх юм байна. Тий. Гэж л ойлгож байна л да. Тий. Ер нь бол миний ойлгож байгаагаар бол энэ зөвхөн Украин Орос хоёрын дайн биш. Тий. Одоо Украины ард бол дэмжиж байгаа холбоотнууд байгаа шүү дээ. Зэвсэг өгж байгаа тий. Америк одоо НАТО энтер гэл байна тий. Тэгэхээр эднэрийг тооцохгүй зөвхөн одоо нэг том улс, нэг жижиг улсыг зодоод байгаа юм шиг хэлбэрхэн ойлгож болохгүй. За. Тэгээд ийм асуудал байна шүү дээ юм. Их ялалтыг Монгол Оросын хамтран явуулдаг нь шүү дээ тий. Энэ тухай юу гэж та санана? Зөв юм уу, буруу юм уу? Тий, ер нь бол нэг дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд эсвэл Герман зөвлөлт холбоот улс хоёрын хоорондоо эхлэхэд бол Монгол эхнийх нь өдрөөс л одоо өөрийнхөө байгаа юмараа тусалсан, дэмжсэн тий. За тэр нь бол манай өөрийн гадаад бодлогод бас нийцсэн гэж үзээд тэр үеийн удирдлага бол одоо энэ ажлыг маш сайн зохион байгуулсан. За тэр нь бол Оросын ялалтанд бас нэмэр болсон. За Монгол хүн очиод тэнд өөрөө очиод тулдаагүй ч гэсэн тэ эцсийн одоо ялалтын үр дүн нь бол бас Монголын ялалт болж одоо бэхжсэн байгаа. Энэ 2 дугаар дайнд зөвлөлт улс ялсны одоо ачаар Монгол улсын тусгаар тогтнол ийм асуудал бол эцэслэн шийдэгдсэн гэж хэлж болно. Их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн тийм ээ. Манай одоо өмнөд хөрш хүлээн зөвшөөрсөн гэх мэтлэнгээр тэгээд энэ одоо улс цэрэг улс төрийн үүднээс бол Монголын ялалт бас мөн. Тэгэхээр энэ бол хамтарсан ялалт байгаа. За мөн бас одоо их гүрнүүдийн хүсэлтээр Монгол зөвлөлт хоёр ч нийлээд Японы эсрэг дайн зарлаад бас одоо тэр 2 дугаар дайны хамгийн сүүлчийн одоо ялалтуудыг хамтарч хийсэн байгаа. Энэ утгаараа ч гэсэн одоо хамтарсан ялалт гэж үздэг. Би бол хувьдаа тэгж үзэж байгаа. Тэгэд томьёолж байгаа улсуудыг дэмжиж одоо зөв гэж үзэж байгаа. Одоо болохдоо Японын улс энэ ялалтын төлөө Монголоо яаж ханддаг вэ? Аль ялалтын төлөө? Энэ Япон дээр ялалтын төлөө. Тэгээд 45 онд одоо Монгол улс зөвлөлт эхлээд дайн зарласан, Монгол дайн зарласан. Тэрийг Америк, Английн одоо нэг 3 талд ялтын хэлцээр энэ тэрээр одоо тохирцсон зүйл байгаа шүү дээ. Тийм. Тэгээд Японы одоо Японы ялагдлаа хүлээх процессыг бол түргэс гэсэн. Түргэс гэсэн гэж хэлж болно. Тэгээ хамтарч ялсан.
Тийм учраас бас одоо энийг хамтын ялтал гэж үзэж байгаа шүү дээ. За. Тий. Японууд яагаад ханддаг юм? Япон яагаад хандаад юм бэ энэ учраас? Хандад юм бэ? Тий. Хинт Сайн Монголд сайн уу муу мартсан уу санаагүй. Тэр бол одоо ер нь болсон түүхийн процесс тэрийг ухрааж болохгүй. За. Тий. Тэр бол тэгээд сүүлдээ эцсийн дүндээ Монгол зөвлөлт 2 инч биш. Одоо Монгол зөвлөлт Америк нөгөө Англи энэ одоо ингээд баруун одоо цөмөрөө нийлээл Японыг ялсан байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бол Япончууд яаж дүгнэх нь гол биш баха гэж бодож байна. За. Тийхэд энэ хоёр дугаар дэлхийн дээнаас Монгол нэ ямар чухал дүн авсан бэ? Тий, ер нь бол яг Монголын гол одоо зүйл бол өөрийнхөө тусгаар тогтнолыг дэлхийд даяар хүлээн зөвшөөрүүлж, улам баталгаажуулж авсан. Энэ бол монголчуудын гол одоо үр дүн гэж бодож байна. За, тэгээд тамны олон сайдаар ажилласан хүн байна тий. Батлагын хамгаалах. Батлаа хамгаалах бас сайдаар явсан. За. За, тэгээд Монголын цэрэг нэ өнөөдөр ямар вэ гэж хэлж болох уу? Монголын цэрэг үү? Тий. За, Монголын цэрэг бол өнөөдөр нөгөө олон улсын инкийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Ер нь бол Монгол бол дээр үеэсээ одоо цэргийн гүрэн байсан гэдгийг мэдж байгаа тийм ээ. Монголчууд бол цэргийн эрдэмд бас суралцах дуртай, чадвартай ийм одоо үндэстэн байгаа. Тэрийг ашиглаад өнөөдөр бол нэг нүүбийн шугамар явагдж байгаа инкийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Тэрийг одоо манайхан бол Монголын цэрэг дэлхийн цэрэг боллоо гэж бас томьёолж ярьдаг. Тэгээд хүндтэй, дэлхийдэд хүндтэй. Тэгээд нөгөө манай цэргүүттэй хамт ажилласан одоо аль ч орны одоо хүмүүс бол Монгол цэрэг бол чадвартай тийм ээ. Арга тактик сайтай. Тэгээд одоо бас үнэн шударга энэ хариуцлагатай ийм цэрэг юмаа гэд ингээд магтдаг. Тэр нь бол бид нар өнөөдөр ингээд дарга нар одоо та нар тэгэрээ ингэрээгээд хэлэхээр л сайн болчихж байгаа юм биш. Тэр бол одоо Монголын нөгөө цэргийн соёл цэргийн урлаг гэж байна. Олон зуун жил явсан. Тэр урлагийн одоо суурин дээр тэр урлагийн үр дүн гэж үзэж байна. За бас энэ дайлманд хэлэхэд би мэрэгжлийн батлан хамгаалахын мэрэгжлийн хүмүүстэй хамтраад Монгол цэргийн урлаг гэдэг тийм ном бичсэн. За. Тэн дээр бол одоо бас бүрэн биш ч гэсэн одоо олон тийм цэргийн арга ухааныг бас тусахыг хичээсэн тусгасан тийм нэг ном байгаа. Өнөө болохоо та нэгээд дипломаттай ТВ-дээ гарсан тий. Тэгээд багчилж байна тий. Их багш болоод явна. Мууисээр ректор болоод явна штэ тий. Тэгээд энэ ажил тухайгоо мант ярьч өгөөрэй. За та. Би бол тэтгэвртэй гараад 8 жил болсон. 8 жил болоод ингээд нөгөө Алтан аргамж холбоо, элчин сайд нарын клуб гээд төрийн бус тийм сайн дурын байгууллагад ажиллаж байж атал манай Монголын үндэсний их сургуулийн үүсгэн байгуулагч Мөнхбат гэдэг хүн манай нутгийн хүн бид нар ар хангаа нөгөө хангаахан клуб гээд 20 жил бас хамт ажилласан. Манай сургууль дээр ирж ажиллаач гээд тэгээд одоо бол энэ сургуулийн ректор хийж байна. Энэ сургууль болохоор одоо олон мэрэгжилтэй байшин барилга тэр талын ямиг хувь хүний хөрөнгөөр гэхэд маш их бүтээн байгуулалт хийсэн. Тэгээд миний хувьд бол нэг хувь хүн нэг одоо компани групп ашиглаад ийм их юм хийсэн байхад сургуульд нь одоо дэм тус болъё тий гол нь одоо тэр нөгөө үүсгэн байгуулагч биш тэнд сурж байгаа олон оюутан олон багш нарын одоо
төлөө ажиллаж болох юм аа гэж үзээд ингээд ажиллаж байгаа. За манай сургуульд бол одоо 100 гаруй Оросын иргэн сурж байна. 400 500 гад хятад оюутнууд сурж байна. Бакалаврт ч сурж байна, магистрт сурж байна. Дүн болоход тэр нэг хэдий оюутан болно гэж. Тий. Тэгээд одоо миний гол бодлого бол Монголын сургуулиуд ингээд дотроо бие биентэйгээ өрсөлдөх биш. Тий. Цөмөөрөө нийлээд гадаад зах зээл дээр гарах хэрэгтэй. Олон улсын зах зээл дээр гараад тэгээд явах хэрэгтэй гэж ингэж үзэж бусад сургуулиудтайгаа ч гэсэн ингэж харьцдаг. Тий. Нэг хэсэг бол манай Монголын хувийн сургуулиуд бие бинийгээ өрсөлдөгч гэж үзээд бие бинийгээ унгахдаг. Хувийн сургууль, улсын сургууль хоёрын хооронд бас их зөрчилтэй. Тэ зарим хууль нь бол улсын сургуулиудыг их дэмжсэн. Хувийн сургуулиудыг болохоор ялгуурласан тийм хүртэл хууль гарцсан байх жишээтэй. Тэгэхээр энэ болгоныг бол зас залруулах хад бас өөрийн хувь нэмэр оруулъя гэд ингээд жишээлбэл манай сургуулийн одоо бүрэлдэхүүн сургуулийн захирлууд ихэд гадаадад ялангуяа одоо Солонгост докторийн зэрэг хамгаалсан тийм залуу эрдэмтэн улсууд байгаа. Тэднэрийнхээ бас ерөнхий менежментийг хийгээд зөв тал руу чиглүүлээд ингээд явах юмсан гэж хүсэж байгаа. Оюутны тоо бол одоо бас их олон байгаа. Хувийн сургуулиуд дотроо бол өндөрт орно. Тэгээд ингээд одоо ер нь боловсролын салбар бас их зүгээр салбар юм, ажиллахад сонирхолтой тийм ээ, олон хүний мэдлэг эрдэм чадлыг дээшлүүлэхэд оруулж байгаа гэдэг талаасаа ч гэсэн одоо сайхан ажил, сайхан мэрэгжил юм аа гэж хэлэх байна. Би танай их сургуулиар явсан байна штэ. Тэгээд харахад нь юм өмнө Солонгосын олон залуучууд юм. Тэр нь багш нар гэж хууль, оюутнууд гэж хууль. Юу гин? Өмнө Солонгос олон залуучууд юм. Танай сургуулиар. Тэр нь багчдууд юм уу? Оюутнууд юм уу? Багшч байна, оюутнууд ч байна. Тий. Солонгосоос ирж сурна. Солонгосоос ирж сурж байгаа бол цөөхөн. Манайхан Солонгос яваад сураад. Тий, одоо манай нөгөө захирлууд байна штэ. Тий, нийгмийн сургуулийн захирал, инженер эдийн засгийн сургуулийн захирал гэл ингээд тэд нар болохоор Солонгост очиод манай сургуулийн нэрээр явж сураад докторийн зэрэг хамгаалаад ирсэн тийм залуу докторууд байна. Тэг гэх мэтлэнгээр ингээд ер нь бол сүүлийн 1-2 жилд бол манай удирдлага бүрэн солигдсон байгаа. Тэгээд энэ нь бол бас бид нар болохоор аль болохоор одоо барууны топ сургуулиудын энэ жишгээр хөгжиж тэгээд олон улсын одоо тэмнэр хүнтэй сургууль болох тийм сонирхолтой. Тэрнээс бол Монголынхаа ямар нэг сургуультай өрсөлдөөд ингээд нэр булаацалдаад ч юм уу ингээд байхыг бид нар бол хүсэхгүй байгаа. Тэг. Илүү ер нь нийт монголчууд илүү одоо олон улсын төвшөнд, олон улсын давцанд гарах хэрэгтэй гэдэг нөгөө ерөнхий одоо миний бодлого байдаг. Тэгээд тэр ажилд ч гэсэн нэмэртэй юм гээд сургуулийн ажил хийж байна. За Соломон ахаа энэ нэвтрүүлгийн цаг дууссаа. Тэгээд энэ сүүлчиндөө та ирээдүйн хайч үеийнтэй таны хүсэл шанаж болох уу? Энэ камер руу хараад хүслөө хэлээрээ. Тий. Тэгэхээр монголчуудын хувьд бол маш сайхан ирээдүй байгаа. Тэрийг монголчууд ялангуяа залуучууд бол өөрсдийнхөө гараар өөрсдийнхөө оролцоотойгоор одоо хэрэгжүүлэх юм ёстой. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч, оюун санааны хувьд ч, ёс суртахууны хувьд ч гэсэн одоо ийм өндөр зэрэглэлт, өндөр төвшөнд хүрж хөгжихийг одоо нийт монгол залуучуудаа хүсэж байна. Тэгээд монгол залуучууд маань зөвхөн энэ Монголдоо гэсэн ийм явцсан хүрээнд сэтгэж хэрэггүй, тий? Хөрш орнуудтайгаа одоо бусад улс орнуудтай одоо хамтар сайхан ажилдаг, үр дүнтэй ажилдаг, хүнийд гараа харддаггүй, бүх юмыг өөрсдөө хийж чаддаг,
эсвэл зарим өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнээр бусад орны одоо хэрэгцээтэй бүтээгдэхүүнээс сольж чаддаг ийм одоо үйлдвэр хөгжсөн оюун ухааныг дээдэлсэн ийм одоо залуучууд болоосай. Ингэж та нөхдүүд маань одоо хичээгээрэй гэж ингэж хүсэх байна. За болтогой таны хэлсэн хүсэл. За эрхэм үзэгчдээ та бүгдээ Eyes Global телевизийн соврыг үзэж байна. Нээлттэй ярилцлага нэвтрүүлэг агаарт гарсан. Өнөөдрийн зочин маань мүйсийн ректор, нэртэй дипломат, төр нэмгийн зүтгэлтэн хүндэтгэл Сэрэнгашийн цомон баялаа. За баяртай.